хуулна гэдэг аюу илбэг штэ явуулаарай. Манайхан гэхдээ санал нэгдэх бах. Магадгүй одоо 10 жил мэлд одоо миний л үед те сургуульд их 10 жилд 90 оны сүүлээр ингээд байж хахад одоо орж ирэл за уянга чи тэрийг дагнаж байгаа. Бүр тэгдэг өстэй. Тий. Залуучууд хэрвээ гадагшаа сурмаар байвал хилэндээ бэлдээд би гайгүй хүмүүстэй ингээд өдөр тутамдаа ярьчтэй юм да гэхээсээ илүү нэг тийм арга техникийн эзэмшээд бичхээ уншаад ойлгохоо сайжруулъя гэвэл одоо та ном уншихаа зүгээр харах байхгүй. 2 сарын өмнө эсээнийх нь асуултанд зориулаад эсээгээ бичих хэрэгтэй юм санагддаг. Тэгээд нэг сар мартчих хэрэгтэй. Тэгээд дараа нэг сарын дараа эргээд нөгөөдгөө уншихаар бараг л бүх өгүүлбэрийг сольдог байхгүй. Тэгээд яг байгалийн ухааны чиглэлээр явах уу, нийгмийн чиглэлээр явах уу одоо миний туршлага бол одоо ингээд байгалийн ухааны чиглэлээр PhD-г Америкт хамгаалахыг хүсэж байгаа үеднүүдэд шууд ингээд буух бах. Тэр хүмүүстэй ч гэсэн эргээд уулзахад нээлттэй. Бас тийм онцлогтой. Танах болохоор 100% байгаад байна. Сайенс чиглэлдээ 100% байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр сайенсаар явбал нийгмийн чиглэл бас 100% тэтгэл хэцүү шүү. Тийм. Тэгэхээр сургуулаа судлах хэрэгтэй. Бага багш нараа судалдаг хүүхдүүд. Ер нь бол одоо чинь тэгээд төлбөрөө төлж сурах жагаа бол хамгийн сонирхол орох хэрэгтэй шүү дээ. Тэр сургуулийнхээс гадна тэр сургуулийн яг сонирхож байгаа чиглэлийн тийм ээ. Тэр улс гэхээсээ илүү тэр сургууль дахиад наривчлаад хин гэдэг багш вэ гэдэг бол маш чухал. Багшийн чадвар хаан сурсан гэдэг. За эрхэм мөндөд үзэгчдээ Mancast подкастын маань цаашийн дугаар та бүгдэд хүрэхэд бэлэн болж байна. За бид одоо ингээд боловсролын чиглэлээр тэр дундаа гадаадад боловсрол эзэмших чиглэлээр дугааруудыг бэлтгэж хүргээд өдгөө 2 дугаарыг та бүгдэд хүргэсэн байгаа. Өнөөдөр 3 дахь дугаараа та бүгдээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Уянга хүрэлцэж ирсэн байна. За гэхдээ одоо улсын их хурлын гишүүний ажил эрхэлж байгаа улс төрч хүн боловч бид нар өнөөдөр бол нэг ширхэгч улс төрийн тухай ярихгүй. Бид өнөөдөр хамтдаа боловсролын тухай гэхдээ бас боловсролын салбар дахь тулгымцсан асуудлуудын тухай бас ярихгүй. Яаж одоо өөрийгөө хувь хүний хувьд өндөр боловсрол эзэмшиж чанартай сайн сургуульд сурч гадаад хэлээ сайжруулах вэ гэдэг энэ чиглэлийн асуултууд бол мэдээж одоо подкаст хийж байгаа хүн болгонд байгаа. Тийм учраас энэ чиглэлээр одоо уян гишүүнтэйгээ ярилцахаар өрсөн байгаамаа. Урилгыг хүлээж авч ажлынхаа одоо хажуугаар оролцож байгаад маш их баярлалаа. Мөрсөн маш их баярлалаа. За хоёлоо манай подкастын онцлог ер нь жоохон энгийн ярил их үзнэ. Албаны ярил баг үзнэ. За тэгэхээр тий энгийн хоёлоо ярилцъя. Эхлээд одоо хэдүүлээ энэ нөгөө боловсрол руу чиглэж байгаа учраас та яг өөрийнхөө одоо боловсролын түүхээ хуваалцаач гэж хүсэж байна. Энэ асуултаас хоёлаа ярих эхлэе. За тий. За би 1-р анги да. Одоо хуучнаар өндөр хороол гэдэг байсан юм да. Одоо 1-р хороол гэдэл янз бүрээр яригдаж байх шиг байна. Тэнд 82 дугаар сургуульд бол эсэж орж илаа. Тэгээд 8 дугаар анги төгслөө. Тэгээд сүүлд нь дунд нь бол ирээдүйн зохицолбор гэж 6-7 өндөр хорооллын сургуулиуд нэгдээд анхны зохицолбор сургуулиудын нэг болоод тэгээ явж байгаа үед нь 8 төгслөө сурсан. Тэгээд би бол 10 жил сурдаг байх үеийн сурагч. Тэгээд 8 дугаар ангиа төгсчөөд яг тухайн үед нэг сорсын сан гэдэг бас тэр үед үйл ажиллагаа явуулдаг тий. Тэгээд ер нь 8 төгссөн хүүхдүүдээс байна уу да шалгалт аваад улс даяар. Тэгээд нэг 10 хүүхдийг Америкт хай скулд сургадаг. Нэг тийм солилцооны хөтөлбөр зарлагддаг байлаа. Тэгээд тэрийг бол мэддэг байсан учраас бэлдсэн бас нэг 7-8 дугаар ангида. Тэгээд 8 дугаар ангийнхаа дунд нэг өвөл шалгалтын нөгөөд хэд хэдэн үе шатны шалгалтанд тэнцээд тэгээд Америк руу явж сурч исэн юм. За тэгээд ахлах сургуулаа бол Америкт дүүргэх эхлэл нь бол тэнд тавигдаад тэгээ буцаж Монгол улстай ирж оюутан болж илаа. Тийм шинжилгээ ухааны технологийн сургуульд элсэж орж геологч мэргэжлийг эзэмшиж исэн. Одоо бол шинжилгээ ухааны технологийн сургууль бас дотроо бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдчих юм. Тухайн үед бол геолог газрын төсний сургууль гэж байсан. Одоо бол геолог уулуурхаан сургууль гэдгээр бакалаврын түвшний боловсролоо бол тэнд эзэмшсэн. Тэгээ шинжилгээ ухааны технологийн сургууль сурсандаа бол их баяртай байдгийг. Яагаад гэд асуулаас хариулж өгье. За дараа нь асууя те. За тэгээд агуугай үргэлжилж хувийн хөвшилд ажиллаж байгаад. Тэгээд ер нь бол жаахан сургууль
магистр докторийн зэрэг эзэмшнэ л гэж авнаа л гэж боддог гэсэн. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд ажиллаж байх хугацаанд тодорхой шалгалтуудад тэнцэх ёстой, өндөр унаа авах ёстой. Нөгөө манай урд хөрч чинь хүүхдүүд нь аюун мундаг тест өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр сайн сургуульд орохын тулд тэд нартэй мөр зэрэгцэж оноогоо баталгаажуулж авах ёстой. Тэгээд тэр шалгалтуудад жил дараалан бэлдээд, тэнцээд тэгээ Америк нэгдсэн улс руу явъя гэж боддог байсан. Тэгээд нэг тийм яагаад тэгдэг байсан тухайн үеийн уншиж судалж исэн тухайн үед л телевизээр гарч исэн л одоо кино үедтэй холбоотой байж магадгүй юм. Тэгээд л ерөөсөө Америкийг боцорон байгаа л мөрөөдлөө биелүүлсэн дээ. Тэгээд Америкт бол магистр докторийн зэрэгээ байгалийн ухааны чиглэлээр хамгаалсан. Сургууль нь болохоор Америкт Харвардын их сургуульд мастер хийгээд магистр докторийн зэрэг 6 жилийн хөтөлбөрт 2010-аас 16 онд бамдарсан, хамгаалсан. Тэгээ 16 оноос хойш онд болохоор Япон руу Токиогийн сургуульд ажлын санал аваад тэгээ тэнцээ судалгааны байгууллагт судлаачаар ажиллаж байгаад 2019 онд бол Монголд ирсэн. Тэгээ шинжилгээ технологийн сургуульд ажиллаж байгаа дараа нь төрийн албар руу шилжсэн. Ийм онхноор төвхтэй хүн дээ. Америк 6 жил магистр доктор, Японд 3 жил судалгааны ажилласан ба. За ингээд хоёлоо таны ингээд намтраас харахаар ийм яг манай подкастыг үзэж байгаа хүмүүст илүү сонирхолтой байх үз одоо хэрэгцээтэй тэгээд дээрэс нь нэг одоо хүлээлттэд нь нийцэх ийм нэг 3 4 поинтод гарч ирж байна л да хоёлоо тэгээд эхнээс нь эхлэе гэж бодож байна. Ашгүй 1 3 4 3 4 гарч ирж байна. За эхлээд ер нь хэрхэн яаж ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуульдаа ер нь одоо гадаад улсад сурах тухай. Энэ бол бас одоо ялангуяа сүүлийн жилүүдэд бол бас англи хэлний мэдлэг чадвар бол сурагчдын дунд бас нэлээд өндөр болчихлоо шүү дээ тийм. Тэгэхээр харьцангуй бол хэл талаасаа бол нэлээд боломж нэгдсэн байна. Тэгэхээр бусад талаасаа одоо ямар боломжуудыг ашиглавал ер нь хай скулээ бусад улс орнд дүүрэх боломжтой байдаг бай. Тэр сэдвээс эхлэе. Одоо тухайн үеийг одоогийнхтой харьцуулшгүй байгаа нэг зүйл нь одоо хүүхдүүд ер нь YouTube-ээс л англи хэлийг их сайн сурж байгаа шиг байгаа юм. Гэтэ англи хэлний сурах одоо англи хэллээр сайн мэднэ гэдэг чадвар зөвхөн ярих эсвэл аялга бол биш байдгийг манайхан сайн санах хэрэгтэй санагдаад байдгийг. Саяхан манай хүү нэг саяхан бишээ түрүү жил 2 жилийн өмнө хүү маань нэг олимпиадад орлоо. Хобби сургуулийн зохион байгуулдаг олимпиадгийн. Тэгээд тэнцэн очиод хөрөжөхгүйд очиод тэгээ мэдж яхаа эрт ирчээд CU руу орлоо. Тэгээ нөөцөндөө хүүдээс нэг усмас авт оруулчихгээд. Тэгэл ерөөс эргэн тойрны олимпиад ирсэн хүмүүс чинь бүгдэрэл тэр дэлгүүрлээс орчиж л тээ. Ерөөсөл хэлээ маш мундаг аялахтайгаа маш гоё ярих. Тэгэл би ингээл хүүгээ сонсохоор манай уч яах нь намайг Америкт сурч байхад хамт байж байсан юм болохоор. Ингээд тэгтээ ингээд нөөдөг чинь нэг тийм айгу хатуу сонин аялахаар ингээд нэг тоглож яриад байдаг хгүй. Танаа хөө юу? Тий, тэр чи ямар сонин. Би яг бодитоор ингэж ярихгүй байж гээл тийм. Тэгэхээр би заац миний хүүгийн аялах хайжууд энэ охины аялах хамаагүй гоё надад санагдчих штэ. Тэгэл юу яасан чи шалгалтын дүн гарлаа. Би ч тэгээд хүүхдүүд ямар мундаг болж байна гэж бодлоо. Тэр шалгалтын дүн гарсан чи манай хүү 3-т ороод байгаа. Миний тэгээ би зүгээр бодох нь манайхан зүгээр бичих чадвараа давхар хөгжүүлнэ гэдгийг мартчихж магадгүй ингэж бол тухайн үед бодсон. Тэгээ нөө эрэгтэй хүүхд одоо танахыг эрэгтэй хүүхдүүд их үздэг гэж магадгүй. Подкаст эрэгтэй хүүхдүүд болохоор жаахан тестэд хайн гойд юмс надад санагддаг. Өөрийнхөө хүүхдүүд дээр дүгнэлт хэлэхэд. Тэгээ ингээд нөгөө чинь бичих чадвар нь гайгүй учраас ингээд оноог нь харахаар эсээгээрээ ингээ амар өндрөө наваад амарчуд юу байх вэ? Тэгээ энгийн үгээр ярих илүү сайн аа тэгээ тестэн дээр болохоор ингээ нэг тийм дундаж харагдчихлээ. Тэгээ би зүгээр тэр ингээл ингэж дээш ард сууж байгаа л тэгэл нэг юм дуусгаал гарсан байх. Тэгээ зүгээр өнөөдөр ярьж байгаа юм чинь нэг тийм бүхий л одоо шалгалтад зөвхөн тест гэхгүй ялангуяа хэлний шалгалтад бол одоо бичих чадвар уншаад ойлгох чадвар чухал байдаг юм аа. Тэгээ тэрний ардах зүгээр бяцхан зөвлөмж гэвэл одоо ном унших л ёстой. Текстийг уншаад төсөөлөн бодоод холбож хариулах л ёстой байхгүй юу? Өөр ерөөсө тэрэнд юу байхгүй. Нууц байхгүй. Тэгээ төт болгох юм байхгүй. Тэгээ цагаа зарцуулах ёстой. Унших ёстой. Тэгээ нэг уншаад хахаар нөгөө бичсэн тэр одоо стил нь хүнд ингээ өөр ирэхгүй суугаад байдаг.
Тэг би одоо ингээд аюул олон залуучууд эсийг шалгаж өгдөг юм баггүй. Нүүдэл чи ингээд намайг хаагаад сошиалаар ингээд орж ирээд би энд төгс юм та миний эсийг. Гişүнээ туслаад өгөөч гэдэг. Зүгээр унгагчээ туслаад өгөөч гээл тий. Тэгэл тэгэнгүүт ингээд уншихаар би ингээд өөрөө мэдээд байгаа байхгүй. Яг энэ Harry Potter-ын номныг уншдаг хүүхд тах. Яа ингээд бичлэлт тэр зогсолт тий. Бүх юм нь тэр. Ямар ном уншсан бэ гэдэг. Тэрнээс тийм маяг нь гарчдаг юм байна тий. Гараад байдаг. Тэг хүүхдүүд болохоор одоохийн уншдын юм баг гэд байдаг юм шиг байгаа юм. Бас л өөрийнхөө туршлага дээр хүүхдээс л хүнж сурд юм байна. Тэг ингээ харахаар нөөдөг чи ерөн дуруу. Тэг би нэг дийл хийсэн нь өдөрт 30 минут унш. За. Тэг өдөрт 30 минут уншдаг чи бас нэг 10 хэдэн гуц уншаад бас ингээ хитэн хоногийн дараа овоолчиход байгаа байхгүй. Тэгээд тэрний үр дүн гараад сайн бичээдлээ. Тэг би одоо ингээ SMS-ийг шалгахаар яг үндэ бол нэг агуулгын хувь зөвлөнүү гэхээс бас ер нь гайгүй болоод лээ. Тэгэхээр залуучууд хэрвээ гадагшаа сурмаар байвал хилэндээ бэлдээд би гайгүй хүмүүстэй ингээд өдөр тутамдаа ярьчтэй юм да гэхээсээ илүү нэг тийм арга техникийн эзэмшээд бичгээ уншаад ойлгохоо сайжруулъя гэвэл одоо та ном уншихаа сүр харах байхгүй гэж хэлмээр байдаг та. За хэлний хувьд бол ийм. За таны явж исэн хөтөлбөр бол одоо Сорсын сангийн хөтөлбөр тий. Одоо бол тэр хөтөлбөрч байхгүй болсон байх. Сорсын санч баг одоо гараа явсан байх Монголоос тий. Нарийн яаж тийм байх тий. Тэгэхээр одоогийн нөхцлөөс ер нь манай Монгол улсаас одоо за жишээлбэл Америкт одоо хай скулд одоо солилцооны ч юм уу хөтөлбөрөөр явъя гэхэд ер нь боломж олцоо хэр байдаг бол одоо манай улсад эсвэл Америк талаасаа тий. Аюул олон төлбөртэй хөтөлбөрүүд байлээ. Тэгээд өөрөө тэгж явсан болохоор бас өөрийнхөө хүүхдүүдийг тэгж яваасаа гэж бодох юм. Тэгээд судаад үзэхээр бол би яг тухайн үед Сорсын сангаас хамаг зардлаа даалгаад Youth for Understanding гэдэг YFU гэх гурван үсгээр товчлогддог тийм байгууллагаар явж исэн. За. Тэгээд сая би сошиалор саяны хэдхэн сарын өмнө хүүтэйгээ цуг ингээд хайхад YFU байлээ. Гэхдээ төлбөрөө өөрөө төлөх хэрэгтэй байхгүй. Тэгээд би төлбөр хэдийг төлж байгааг нь ухаж мэдсэнгүй манай өвгийн арай нас нь болоогүйсэн. Тэгээ яг зүгээр ингээд нэг зүйлийг бас анзаарсан. Түрүүн бас подкаст эхлэхээс өмнө та бас нэг судалгаа танилцуулчих шиг болсон. Одоо 10 дугаар анги хүүхд. Одоо манай том хүүхд. Тэгээд 9 дугаар ангид байхад нь ингээд ерөөсөө гадагшаа явж сурна гэд болтгоо. Чи одоо юун сүртэй юм те. Монгол хэлээ сайн мэддэг хүн гадаад хэлийг сайн сурд юм аа. Чи монгол хэлээрээ ер нь баг бакалавр би бас манай хөртөөр чи хоёулаа монгол бакалавр хийсэн учраас ерөөсөө гадагшаа явж бакалавр хийн гэдгийг бас их тултал сайн ойлгодгүй. Тэгээд нөөдгөөс яа тийч аа гэдгийгсэн. За яах вэ гэж. Гэтэ би ч яг манай их бүгд гадагшаа явдаг. Явна гэдэг гэдэг. Тэгээ ингээд бодоход тэр чинь Монгол сургуулийн хүүхд. Гадаад сургууль сураагүй шүү дээ. Тэгэхэд тэгж гин гэж бодоод тэгээ ингээд дундаж сургуулийн хүүхдүүд ингэж ярьж байхад те нөгөө нэг мундаг төлбөртэй сургууль одоо Монголд сурна гэж ярьж гинөө. Тэгээ би шинэ технологи сургуульд одоо зөөлөх профессор гэж явдیں۔ Сургуулийн захирал махиралтаа уулзахдаа одоо энэ гадны гадагшаа хамаг хүүхдүүд алдаад дуслаа. Одоо буцаж ирнэ гэж ярьж гинөө. Шүтээсээ хизээ сайн болох гээд байгаа юм бэ гэх те. Өөрөө бас төгссөн юм болохоор улнаас нэг сэтгэл тэмдрэн бас байна. Монгол ихтэй сургуульдаа. Тэгээ харамсалтай нь ер нь л гадагшаа явах нь их сайн гэд манай залуучууд бодоод нийтээрээ. Би тэрийг харамсалтай л гэж бодоод байдгийг. Тэгэхээр таны харвал эхлээд дотооддоо сурвал. Хэл сурах дээр бас нэг юмыг анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд, залуучууд монгол хэллээрээ сайн хүүхэд хэлийг сурахад амархан байдаг. Би өөрөө монгол хэлд аюу сайн хүүхэд. Одоо ч дуртай. Монгол чигдэр ч гэсэн надад гоё. Тэ ингээд монгол хэл дээр аюу сайн байсан. Надад англи хэл одоо та түрүү асуусан шүү дээ. Тэ хай скулд явах тэр олон шалгалтууд нь англи хэл дээр байсан. Тэгээд тэгэхэд яаж одоо өнөр хорооллын улсын сургуулийн хүүхэдтэй тэр үед бол хувийн сургууль цөөхөн байсан юм уу? Одоо явуу гэдэг тэгээд английн шалгалтын давуу гэхээр одоо нөгөө монгол хэлтэй сайн байсан учраас хурдан сурцсан баг. Тэгээд ер нь бол бүх юм чи нэг юм дээр буулгаж сурах хэрэгтэй. Одоо тэр чинь одоо энэ төгсгөл нь энэ вэ те энэ цагийг яг хизээ хэрэглэх үү? Одоо энэ хүндэтгэлтэй харьцахын тулд те одоо энэ үгийг хэрэглэнэ. Зүгээр нэг юм инстинкт гэж яриад байдаг. Угаасаа нэг суудсан дадлаар биш нэг ийм хэл рүү буулгах юм бол айгу
айгүй хурдан байт юм санагдаад тий. Нэг хэсэгээс Монгол улсад нөгөө англи хэл заадаг болоод орос хэлний айгүй олон багш нар англи хэл рүү хөрвүүлж заасан байдаг. Тэгээ тэрийг би бас л бодох нэ нэг хэлийг одоо монголын мэдээж мэдчих. Орос хэлээ мэдчих. Тэг ингээ хажууд нь англи хэлийг 4 метрийн ч гэсэн хөрвүүлэхэд нэг асуудал байгаагүй байх гэж боддог шүү дээ. Нэг бах орос хэлний багш нар бүгдээрээ англи хэл рүү орсон юм шиг байна. Бүгдээрээ англи рүү сургалтаар шууд тэгэл тэг болсон шүү дээ. Би тийм багшийн л бас шавд. Та ер нь одоо яг англи хэлийг одоо сурж явах үедээ өдөрт ер нь ямар хугацааг зарцуулдаг байсан бэ? Өдөрт ер нь бол багшийнхаа яг одоо тэдгээд хэлэхэд хэцүү юм аа. Гэхдээ би хүүхдээ дүүнраа таньдаг хүүхдүүдийг шахаж байгаа юм нь бол ийм баа. Өдөрт ядаж 1 цаг англи хэл дээр подкаст сонс. За. Нөх чих хонгох хэвээр. За. Сонс гэдэг. Тэгээд одоо ядаж нэг юм унш. Жахан ч гэсэн юм унш. Тэгээ би бодохдоо science fiction тал руу уншвал зүгээр сонирхолтой байт юм аа. Хүүхдүүдэд ч гэсэн гоё ах. Тэгээд нэг 10 маруу хүрж байгаа хүүхдүүдтэй эцэг эхчүүд бас Harry Potter-ыг уншуулчвал зүгээр. Тэг гоё орно. Бүр ингээд дурлаад уншаад идэг. Тийм. Тэгээд 4 мод тэгэл хичээл дээр орж байгаа юмнуудаа л тултал сурхал хэрэгтэй. За ингээд high school-ийн тухай бол яриа маань ийм. За ингээд та сая бакалавра шүтэст хийсэн. Дараа нь бол гадагш явсан байна. Тэгээд шүтэст одоо сурснараа бол маш их бахархаж байгаа тухайгаа хэллээ. Ер нь одоо эхлээд монгол хэлээрээ монгол сургуульдаа сурах нь зөв гэдээ та ер нь хэллээ. Шалтгаан нь ер нь юу вэ? Шүтээс яагаад танд тийм гүн сэтгэл үлдээсэн бэ? Систем өөр шүү. Одоо ингээ Монголд шүтээс сурсан хүний хувьд дараа нь гадаадд очиод бакалавр түвшний оюутнуудад хичээл орох шаардлагатай болчдөг. Тэнд доктор хамгаалахаар. Тэгээ хичээл орж иж нөх стипенд идэр авах гэдэг байхгүй. Тэгээ нэгдүгээр тэнд очиод хүүхдүүдэд хичээл орох өдр яг ингээ системийн ялгаа өдр харагдаад. Тэгээд тэгэхээр нэг хоёулангийн бас мэдэрчээд нэг буруутгах зүйл. Хүн ер нь нэг юм сурснараа буруутаад ах юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм сургуулаа нэг голдог шалтгаан нэг ийм юм шиг байна. Нэг тогтчлолт нь жоохон хэцүү гэдэг тий. Тэгэж ингээ 0 мөлд ороход хэцүү байгаа тань л та. Тэгээд одоо гадаадд л явбал их ингээл бүх юм шийдэгчих юм шиг. Яг ингээ гадаадд очихоор тэнд чинь яг Монголтой ажиллах сайн сургууль, онцгүй сургууль байна. Үнэхэрийн сайн сургууль байна. Тэг үнэхэрийн сайн сургуульд явбал одоо дүүрч тэнцвэл шууд төгсөөд MIT ч юм уу Harvard ч юм уу одоо мэдхгүй. Одоо сургуульд тэнцчээвэл тэр хүүхдүүд мундаг байна. Тэнд төгсөж байгаа хичнээн 100 мянган хүүхдээс орч чадахгүй байхад та байсан Монголын 3.5-6 сая хүнээс тэнцээд орж ивэл алгаад ташаад явуулаад буцаад ирээчээ гэд гуйх тий. Үнэхээр тийм биш бол бас сургуулаа судлаад хүн чинь бас өөрийнхөө амьдралыг үсгэж байгаа юм чинь жоох хүүхдүүд ч гэсэндээ одоо ер нь л бол мэдээлэл хайчин штэ. Одоо тэр Австралийн QS гэдэг оноогоор тэр сургууль ер нь байна уу? Гээс харч. Тэгэл одоо эргэн тойронд нь бас гоё одоо сонирхолтой л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр нь байна уу? Стипенд өгөх нь үү? Тэгээ би энэ сургуульд явснараа арга гэрт маань ямар дарамт ирэх нь үү? Тэгсэнд орвол би 2 дээр нэмэх 2-ыг авах уу? Тэгж бас нэг бодоод шийдвэрээ гаргаасаа гэж бодоод нэнийг хөвчл ярьж байгаа. Би тэгээ Монгол төгссөн болохоор бас нэг илүү бас ярих гэдэг гэж магадгүй. Тэгээ дагаад орцсон хүмүүс ингэж яриад байгаа. 0-ыг хар тий. Сургуулийн сандал ширээг хар. Тэгээ тэр ч одоо нэг тийм амар их мөнгөтэй байжгаад янзлахгүй байгаа юм бас биш шүү дээ. Тэгэл багш нарыг тогтоох гэж оролдож гин. Улсаас нэг их дэмжиж байгаа юм алга. Одоо сургалтынхаа төлбөрөөрөө багш нарынхаа цалин өгөх ёстой. Гэтэл сургалтын төлбөрт нь тааз тавьчихдаг. Тийм. Тэгэл яг үүндээ бол одоо 10 дугаар анги одоо 10 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуулиуд байна шүү дээ. Ахлах сургуулиуд байна. Тэгэхэд ихсээ сургууль нь 10 сая яг хүрч гинүү. Тийм. Тэгэхээр нэг тийм аль талаа ойлгоод ирээдүгээ бодоод тэгэл мэдээж хүүхдүүд бол ээж аав нартайгаа яриад шийдэж байгаа. Гэхдээ нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Гадаадд сургуульд явлаа гэхээрээ тэнд байгаа сайн сургуульд ороогүй л бол бас явах шаардлага таа юугүй юу бас бодох нэг шалгуур. За ингээд шинжилгээний технологийн сургуульд та геологч тийм ер нь гэхдээ ингээд харахаар бид нар дуул уурхай орон гэдэг мөртлөө яг энэ чиглэлийн боловсон хүчин маань бол баг нийгмийн ухааныхнаас одоо хамаагүй цөөхөн бэлтгэж явах шиг магадгүй одоо дутагдaltaч одоо байхыг үгүйсэхгүй. За ингээд та геологч мэргэжлийг сонгоод бакалавра төгслөө.
За тэгээд одоо ер нь одоо нийт монголчуудын ч гэлтгүү Харвард гэдэг бол дэлхийн топ сургууль шүү дээ тийм бас одоо гадны оюутнууд гэлтгүү Америк оюутнууд өөрсдөө ч гэсэн сурагчид өөрсдөө ч гэсэн төгсөөд одоо тийшээ орно гэдэг бол бас том шалгуур байдаг. Та ер нь олон сургуулиас яагаад Харвард гэж бодсон бэ? Би олон сургуульд apply хийсэн шүү дээ. За. Тий. Тэгээд тэнцэн сургуулиудаас харж агаад За. тэгээ Харвардыг сонгосон. За. Тийм. Одоо ч гэсэн хүүхдүүд ингэж ах шиг байгаа юм. Сургуульд apply хийх гэж бас зардал шүү дээ. Тэг? Нөгөө олон шалгалтаа өгнө. Шалгалт болгон ч зардалтай. Тэгээ сургуулийн аппликейшн илгээх өөрөө зардалтай. Тэгэл яг эцэгтэйгээ ярьж байгаа л нэг ер нь бол дунджаар нэг 5 6 ол өгж байгаа шүү байна. Одоо надаас эсээгээ шалгуулж байгаа хүүхдүүдтэй яриад үзэхээр тэгэл тэнцэнээсээ сонгогдож байгаа нуударгаа орж байгаа шүү байна л да. Тэгээд Харвардын их сургууль бол өөрөө аюул мөнгөтэй том сургууль. Тэр хэрээрээ мундаг багш нарыг дэлхийн топ багш нарыг татчихжээ. Тэгээд топ багш нараа татаад тэгээд одоо яг байгалийн ухааны чиглэлээр одоо хүүхдүүд одоо магистраас дээш түвшний хүмүүст 100% тэтгэл өгчдөг. Тэгээд стипенд өгчдөг. Тэгэхээр чи сайн багшийг дагаад сайн хүүхдүүд бий болдог. Тэр нөө яа сургуулаа хараараа гэдэг байгаа гэдэг нь тэр сургууль чинь сайн багш байна уу? Тэрийгээ бас бодох хэрэгтэй байхгүй. Тэгээ сайн багшигаа дагаж хүүхдүүд нь ингэж явдаг. Тэгэхээр би олон сургуульд apply хийсэн. Тухайлбал одоо ер нь би Yale-ийг сургуульд apply хийсэн. Манай мэрэгжлийн чинь манай мэрэгжлийн сургуулиудад за Yale яг чиглэлээр явчихна. Геологч хэрэг янз бүрийн зүйлүүд байгалийн ухааны газрын эвлийн судалгааны суурь мэрэгжил учраас одоо газрын дор хос руу гаач орчин. Тэ эсвэл одоо юу газар хөдлөлт рүү гаач орчин. Тэгээ ашигт малтмал руугаа ингээд уулар хоргоо яваад орчин. Тэгэхээр яг тэр чиглэлээрээ сургуулиуд нь төрөлжсөн байна. Тэгээ Харвард болохоор яг тийм газрын эвлийнхаа яг классик сургалттай багш нь байсан. Тэгээ тэр багш өөрөө Төв Азид том судалгааны төсөлтөй байсан. Тэгээд би тэр багшийн багт ажилласнараа Монголдоо нэг сармаар зундаа ирэх. Тэгээ мэдээж дандаа хөдөөл байна л да үжилтгэлт намраах гэж байгаа. Тэгээд өмнөд Хятад руу South China тэгээд Сибирь рүү яг нэг тухайн нэг тийм газрын эвлийн төсөөтэй байдал нь ингээд үргэлжлэж байгаа. Тийм бүсээрээ Төв Азийг судалж байгаа гэдгээрээ явсан. Тэгээд тэрний ачаар одоо Казахстанд ч ажиллаж илаа. Тийм Оросод Хятадд сурж байхдаа. Тэгээд тэр чинь нэг 100 хичээл мэдээж орохгүй шүү дээ. Тэгэхээр юм заавал судалгааны ажиллаар явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ очихороо мэдээж тентгийнхаа их сургуулиудтай хамтарч ажиллахгүй бол одоо болохгүй. Тэгээд хамтарч ажилладаг. Тэгээ ер нь бол сайн сургуульд ороод сайн сургууль гэдэг нь сайн багшаа дагаа авчихдээ. Тэгээ одоо би энэ шүтээс эднэрт хэлж байгаа юм нь сайн багшийг шалгаруулж аваач. Ямар нэгэн шалтгаанаар олон улсад ажиллах боломжтой Монгол судлаачид одоо Монголдо ирэх одоо хүсэлтэй байж болж байгаа. Тэгвэл тэднэрт нь нөхцөлийн тавиад Монголд нь ирүүлээ. Тэр хүмүүс чинь мундаг хүүхдүүдээ энэ чинь бариад татчихж байгаа. Тэгээд тэр хүүхдийн ирээдүй бас одоо гэрэлтэй. Яг тэгвэл тэнцэг гадаадд ажиллах бүрэн боломжтой хүн энд ирээд багшилчаар одоо 2 жил сургаж байгаа л нэг одоо танилах руугаа эсвэл нэг сувг болоод хүүхдүүдийг тэтгэлэгтэй сургах чинь. Тэгэхээр нэг тийм байдлаар багш нартаа манай дээд сургуулийнхан бол анхаарах хэрэгтэй бол гэдэг та. Та сая Харвардад тэнцчихэд тэгээд сонголтоо ихтэй бол багшаасаа болсон гэж хэлж байна те. Тэгэхээр одоо буцаагаад багш бас таныг одоо багш сургууль бол таныг за та тэнцлээ гэж хэлэхэд нэг хэд хэдэн шалтгаан критериуд байгаа те. Тэд нар нь ер нь одоо ямархуу шалгуурууд тавиад тэгээ ер нь таны одоо давуу сул талууд ер нь тухайн яг apply хийж яхад ер нь ямар байсан бэ? Юун давуу, юун сул тал байсан бэ таны одоо ингээ эргээ бодохоор 2010 оны юм ярьж байна тийм үү? Сургууль болгон бол өөр өөрийн шалгуурыг тавьдаг нь бол ойлгомжтой. За Харвардыг сургуулахаар яг юм одоо магистр докторийн түвшний хүмүүс сонгож авахдаа яг намайг ороод тэрний дараа жил мэл одоо чи манай багш сонгож шалгаруулалтын комиссэд ажиллах үеэр ингээд сонсож байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд ингээд бид нар хитрхи онд одоо дандаа сурлагынхаа амжилтыг хараад байна. За. Одоо нэг жах өөр юм харьяа. Тэгэхгүй бол одоо ингээд манай сургуулийн байгалийн ухааны салбарынхаа нэг коридороор яв. Тэг ер нь л жах өөр хүмүүс байгааз гэж ярьдаг байсан. Тэгэхээр ингээд нэг тухайн шалгаруулж байгаа комисс тэр хичээл төвтэй байна гэсэн үг юм өөрөөр хүмүүс гэдэг нь. Ер нь нэг nerd гэж ярьдаг юм ингээл нэг одоо ингээл нэг тийм сошиал одоо нийгмийн чиглэлийн янз бүрийн жоохон зүгтаадаг тий. Одоо тэгээ манай сургууль чинь бүр ингээд 5 дахь өдөр болгон 3 цагт чоколад
одоо шоколадтай бичээ нийддэг цаг гэдэг. Тэгээд тэр нэг хоосон очих хүн байхгүй тий. Тэгэл хүүхдүүдээ оюутнуудаа нийгэмшүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд ингээ өнгөө айгүй гой кофе мофины булантай. Тэгээд тэнцэн нь очиж байгаа хүмүүс. Очиж юм ярьж байгаа хүмүүс хоорон. Тий. Тэгэхээр ингээ нэг тийм ивентүүд зохион байгуулахын тулд анхаарах хэрэгтэй энэ гэсэн юм явж исэн. Тэгээд яг зүгээр нийтлэгээрээ одоо чинь бакалаврт орох гэж байгаа оюутнууд ч юм уу тий. Ер нь нэг юм бол яг нийтлэг одоо миний дүгнэлт дээр бол юу шүү. Зөвхөн сурлагын амжилт харахгүй. Сурлагын амжилт зүгээр нэг шалгуур. Мэдээж C авж байгаа хүүхдийг хэн аваал тий тэр хүүхдийг зовхыг харахыг хүсэхүү дээ. Тэгэл ядаж би нэмэх юм да нэг ядаж нэг 86-аас дээш дүнтэй байгаад тэгээд одоо өөрсдийнх нь шалгууруудыг нь хараад үзэхээр дандаа л эсэ бичүүлж байгаа. За мэдээж өгөхстой шалгалтуудыг бол тултал авчих хэрэгтэй. Одоо SAT авж байгаа байх, зарим мужидаа ACT гэж өгж байгаа байх. Тэгээ англи хэл дээр бол IELTS байна уу эсвэл TOEFL өгж байгаа байх. Тэгээ оноонуудаа тулж авах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо түрүү яриадсэн манай урд төршийнхэн ч тест өгөхдөө мастер. Тултлаа. Тэгээ тэнцэнээс чинь оноо нэг 800-тай хүүхэд байхад нэг 600 хүүхдийг авахгүй шүү дээ. Ядаж нэг 750-аас дээш ч юм уу те. Тэгэхээр бэлдэх хэрэгтэй. Ерөөсөө бэлтгэл шүү дээ. Тэгээд тэр шалгалтуудаа тултлаа авах хэрэгтэй. Тэгээ мэдээж эсэ бичнэ. Эсэгээ бичихтэй манайхан ингээл амар зовоод идэх байхгүй миний бодлоор. Тэг шаардлагагүй. Зүгээр бэлтгэлээ л хангах хэрэгтэй. Нэг 2 сарын өмнө эсэнийх нь асуултанд зориулаад эсэгээ бичих хэрэгтэй юм санагддаг. Тэгээд нэг сар мартчих хэрэгтэй. Тэгээд дараа нэг сарын дараа эргээд нөгөөдхөө уншихаар бараг л бүх өгүүлбэрийг сольдог байхгүй. Тэгэхээр ингээ хүнд нэг тийм нэг юм яг тухайн үеийн нөхцөл байдал өрөө сууж байгаа өрөө бодож байгаа өглөөний стресс ч юм уу тий аав ээжтэйгээ ярьсан яриа тэр мөрнөс шилтгаалаад хүүхдээс шал өөр юм гараад нэг биччихдэг. Тэгээ өөрөө болчлоо гэж бодсон хэсэг нэг ерөөс эргэж харахгүй нэг сарын дараа эргэж харахад ер нь өөрчлөгддөг байхгүй. Өөрчлөгдөжээвэл сайн. Тэгээ өөрчлөхгүй бол мэдээ сайн л да. Гэхдээ ер нь л өөрчлөлдөг хүн. Тэгээ өөрчлөөд хид дахин засаад тий. Тэгээ яг эцэс төгсгөлд яг эцсийн хувилбараа яг одоо яг тийм их хэлээр нь ярьдаг хүнээр уншуулвал болно зүгээр. Тэгэл буугаал окей санагдвал болно. Тэгээ мэдээж агуулга харна шүү дээ тий. Тэгээ агуулга нь болохоор тэр таны эсээг уншиж байгаа хүн одоо яг 100 тань шиг хүүхдийн эсээг уншиж байгаа гэдгийг байнга санаж үчих хэрэгтэй. Тэгээ жаа өрмөц байвал зүгээр. Тэгэл одоо тэр шалгуураа давна. Тэгээ мэдээж хувь хүн зөвхөн онц сураал байхаас гадна нэг тийм хөгжим тоглоод тий. Тэгээ тэрийгээрээ нэг гэрчлэгээтэй байх хэрэгтэй ш. Тоглодог гэдгээ батлах хэрэгтэй. Зүгээр нэг цаасан дээр би гитар тоглодог гэж биш болохгүй юм байна. Ядаж нэг тийм уралдаанд ороод нэг тийм юм авч ийсэн тий. Нэг тэр нь хэрэгтэй. Спортоор хичээ. Ер нь нэг талын нэг тийм хамлон шиг хүүхдүүд байвал уулна. Илүү магадлалтай тий. Яагаад гэхээр тэр чинь зүгээр таныг зовоох гээд байгаа даа биш. Гаднаас хичнээн одоо дэлхийн нөгөө талаас нэг хүүхдийг сонгоод авчирлаа. Тэгтэл нөгөөх нь ингээл нүдэн дээр нь зовоол тий хичээлээ нэгдүгээрт ойлгохгүй зовоол хүүхдүүдтэй харилцаж чадахгүй зовоол тэгэл нэг гараад нэг хэсэг хүүхдүүд цагс тоглоё гэхээр би тоглолтгүй гэдэг бол бас хэцүү тий тэгэхээр яг таныг бодож байгаа байхгүй тэр хүүхдүүд тэгж өөрийгөө бодоод надад хэрэгтэй учраас бас би ингэж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй учраас гэдэг нэг олон талаар өөрийгөө хөгжүүлвэл тэр нь зүгээр тэгэхээр нэг тийм олон талын юм хөгжүүлэх хэрэгтэй за миний хувьд болохоор би ингэж боддог би нөө Шинтуан технологи сургуульд сурж байхдаа оюутны холбооны тэргүүнийг 1 жил хийсэн байхгүй юу. Тэр бол нийгмийн том юм хаацсан баг. Тэгээ нэг шүтээс чинь 35 мянган оюутантай шүү дээ. Тэгээ инженерийн сургууль гэдгээрээ алдартай. Одоо нийгмийн чиглэлийн гэвэл салбар сургуулийн биш нэгдсэн шүтээсийнхээ оюутны холбооны тэргүүн байсан. Тий. Тэгээд тэр айгүй том. Оюутан байхаас ус тэр ажил хийжсэн юм шиг. Тийм ээ тий. Жижиг парламент. Тийм байна. Тэгээд 1 жил хийсэн. Тэгээ тэр бол айгүй том байсан гэж би. Тэгэл тэр бол нийгмийн шууд чеклэг авсан баг. За энэ болж. Тэгээд мэдээж тийм хичээлийн одоо шаардлагуудын тултал авсан баг. Шалгалтуудаа сайн бэлдсэн шүү дээ. Одоо тийм надад тийм нэг ухаантай хүн тухай одоо SAT гэдэг юм. Магистр докторт болохоор GRE гэж үг. SAT нь болохоор бакалавр гэхгүй. Эднэр чинь болохоор хоёул энэ шалгалтуудын тухай нэг энэний дараа нэг тухтай нэг яриад та GMAT гэж байна тий. GMAT. GRE гэдэг нь science чиглэлээр нь GRE өгдөө. За. Тэгээд GRE Graduate Record Examination гэдгийн товчлол баггүй. Одоо бакалаврт явж байгаа хүмүүс бол SAT гэж өгдөг. Тэгээд
GR эдрийнхаа оног ер нь бол тулж авахгүй бол хятадтай өрсөлдөж хийцээж чадахгүй гэсэн мэдээллийг бол мэдчихсэн. Тийм учраас ингээд тултал нь бэлтжижсэн. Тэгээд TOEFL өгчээсэн. Тэгээд TOEFL эдрээ би нөгөө урд нь high school сурч ирсэн учраас давуу тал нь нэрээ тэр нөгөө хилэн байгаа учраас асуудалгүй оноо авчиж байгаа байхгүй. GR ч юм болохоор математик эдрээ өвдөн шүү дээ. Математик тэгээ байгалийн шилэн ухаанууд. Математик учраас GR-ийг яг нөгөө геологийнханд болохоор байгалийн ухааныханд болохоор GR-ийг математик нь ороод тэгээд яг англи хэлийг нь тэнд жишээ нь 10 жил сурч исэн хүүхд. Одоо бид нар Монголын шалгалт гэж өгдөг шүү л английн шалгалт юм. Тэгэхээр нөгөө TOEFL-оос хамаагүй өөр төвшний английн шалгалт гэсэн үг. Тэгж авдаг. Тэгээд тэр хоёроо хүсэн. Тэгэл тултал авахын тулд олон удаа давтаж өгсөн. Миний үед чинь цаасаар авдаг байлаа. Одоо ч юм бол цахимаар авдаг учраас олон давтамжтай аваад. Тэр үед чинь болохоор авдаг нэг газартай. Тэгээ цаасаар авдаг тий. Тэгэхээр бас нэлээд бэлтгэл орсон. Одоо бол харьцангуй хүүхдүүд бол азтай. Юм айгу нээлттэй болцсон. Нээлттэй болцсон. Гэхдээ мэдээж тэрийг хөгжиж байгаа хүүхдүүд өөрөө дагаад хөгжөд байгаа. Тэгэхээр ингээл нэг одоо юу гэдэг зүгээр нэг ангийнхаа урлагийн үзлэгт ороод гитараар би номер үзүүлсэн юм а гэсэн гэрчилгээ байх уу? Эсвэл арай өөр байх уу? Бас нөгөө нийгэм дагаад хөгжөөд байгаа учраас одоо бэлтгэл хангаад л. Тэгээс нөгөө recommendation letter авдсан шүү дээ. Нөгөө одоо энэ хүүхдийг ямар вэ гэдгийг нь тэр уншиж байгаа таныг үнэлж байгаа хүн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хин нэгэн хүний үнэлгээг нь ингээ уншаад хөндлөнгөөс уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр таны recommendation letter-ыг өгөх хүн бас чухал. Бас нэг гадаад дотоодод сурж исэн хүн байх хэрэгтэй. Тэгэл их тултал магтаад байж бас болохгүй тий. Яг бодит байдлын ингээд бас нэг айтайхан бичүүлж. Тэгээ тэр хүн чинь бас нэг нөлөө бүхий нэг очил улсын хурлын гишүүнээр бичүүлгээгүй шүү дээ. Зүгээр нэг ядаж судалгаа хийсэн тий. Ядаж тэр Америкт нь сурж исэн ч юм уу. Нэг тийм юм хүн байвал бас тавуу. Тэгээ хятадын нэг тийм сургуулийн recommendation letter-ыг манай Harvard-ийн багш ярьж ирсэн. Зүр хүснэгт байдаг гинэ. Тэгээ тэр хүснэгтэн дээр ингээд чеклисттэй англиар ярьдаг. Нийгмийн идэвхтэй ингээд нөө. Тэгээ ингээд тэрэн дээр ингээд багш нарт хамгаад харчдаг. Тэгэхээр ингээд энэ хүүхдийг бид нар тодорхойлж чадахгүй ингээд байна. Тэгэхээр тийм байж болохгүй. Багш нараа бас эртгэж гуугаад тий та ингээд нэг иймэрхүү байдлаар бичээд өгөөч гэд. Хувийн талаас нь очиод тэр хүн асуудалд орчихгүй гэдгийг нь л харуулах үз байх хэрэгтэй. Гэхдээ энэ манай нэг соёл байдаг тийм манай их сургуулийн багш нар нэг хвчлэн одоо ингээд захиа бичээд өгөөч гэхээр за чи өөрийгөө эхлээд нэг бичээд аваад төр гэдэг тийм. Тэгээд тэрэн дээр нэг жоохон засч янзлах маяг. Би жаа сэтгэл гаргачих хүнтэй болохгүй бас тийм шиг байгаа тийм. Тэнгүүт одоо манай нэг өмнөх дугаарт орж исэн хэлжсэн Монголоос явхад тодорхойлох цагтлаа тэгж авч явна. Дараа нь Америкт сурах болоод Япон багшаасаа тодорхойлт авсан. Япон багш шал өөр хандаж байна. Айгуу сериусны хандаад чи яг надаас авах нь яг зөв үү? Би яг чамд одоо энэ өсөж байгаа левелд ч юм байна уу? Тэгээ айгуу хүндэтгэлтэйгээр хүлээж аваад тэгээд айгуу сайн захиа бичих гэсэн юм байна лээ. Тэгэхээр бас нэг юм хүмүүсийн юмд хандах хандлага бас байгаад байгаа шиг байна. Ер нь гадаадд бол ингэж байгаа. Нэр төрийн хэрэг гэж хүлээж авч байгаа багш нар. Тодорхойлох цагтлыг. Тий. Одоо ингээд тэр одоо мундаг олон багш нар тэр чинь байн өрсөлдөж явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүүхд гад ирээдүгөө бодоод нэг тийм том юм руу орох гэж байна. Тэнгүүтээ багшаагаа үнэлээд очоод та надад тодорхойлох цагтл явуулаач гэдэг бол соёл нь өөрөө ямар сайхан юм бэ? Би бас энэ оюутанд тоогч ингэж хүлээж авч байгаа. Манайхан ажил хийж авах сэтгэл гаргана шүү дээ. Тэр чинь одоо би болохоор нөө соёл нь бас жаахан баруун чицсан байгаа болохоор яг тийм тодорхойлох цагтлыг бол ингэ нэр төрийг гэж хүлээж аваад надаас одоо бас нэг танихгүй хоёр ч хүн авсан л та бүгд. Тэгээ тэнгүүд чи би ингээд танир захиагаа одоо яг таних шиг юм л чи. Би ингээд бичцээ. Тэгээ танир явуулж та ингээд зураад өгч. Би нэгдүгээрт ийм захиа одоо сургуулиуч аахгүй. Над руу тэр сургуулийн чи системээс линк ирнэ. Би орж бөглөөд чамд харагдахчгүй би өгнө. Одоо сургуулиуд ер нь тийм болцсон юм тийм. Тийм болцсон шүү дээ. За тийм манахнаас болсон байх үү тийм. Тэгээд ямар ч хэсэгс чи ерөөсөө миний энд чи би зөвшөөрхөл юм бол над руу би чамд имэйл өгнө. Тэр хүн тэр сургуулийн систем над руу имэйл рүү ирнэ. Би тэгээ харьцнаа гэлсэн. Тэгээд тэр хүүхд хоёр хүүхдэд л өгсөн. Нэг охин одоо би ордонд дуудаж авчираад өдөржингөө өөдөн хүүхдэд чи яриуллаа. Чи юу хийдээ? Одоо яагаад мэдгээд ш тэр охиныг тий. Тэгж жагаад яриулж байгаа дөрөв бицээ. А нөгөө хүүхд болохоор өмнө удаа байсан. Тэгээд тэр хүүхдээс болохоор чи яг ямар чадвартай
багштай CV-гээ явуулж байгаа. Тэгээ тэрнээс чи харж агаад ингээд бичих гэж оролдё. Аюу мундаг тийм спортын чиглэлийн хүүхдээсэн. Тэгээ одоо тэнцээд явсан байгаасаа. Тэгээ ямар ч гэсэн тэгэл бас системээр л ирж явах хэвээр. Тэгээд нэр өмнө говийн хүүхдийн системээс нь мэдээлэл нэрэг байгаа. Тэгэхээр одоо л яг бүгэлж байгаа би. Тэр өмнөх охин болохоор хотын улсын сургуулийн охин байсан. Тэгээд Монголдо англи хэлийг сураад улсын английн олимпиадын 3 дугаар байр. Тэгэхээр чи ерөөсөө тий хэлийг орчинд нь очиод заавал сайн сурна гэсэн юм нэрээ бас байхгүй шүү дээ. Тий. Ерөөсөө л тэр бол тийм ээ. Өөрийнх нь хичээлж үтгэл. Тий ерөөсөө юм сурыг гэвэл одоо хөдөлмөрлөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Лааны хүжийн галд ч хүртэл сураад байна гэдэг тийм юу хүртэл байдаг шүү дээ. Тий. За ингээд мастерт орлоо. Харвардын магистр тий. За ер нь бол одоо сурагчид төдийгүй эн чинь одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ өвч гисэн одоо том өрөөлжтэй хүмүүсээ ингээд очиод тэнд сурсан ер нь танд ямар байсан? Очиод тэнд сурсан ер нь бол хүндээсэн. За. Тий. Одоо чинь Харвард би яг PhD програм гэж орсон. За. Тэгээд магистрын дотроо баггүй хамтдаа. Нийтдээ 6 жил юм. Нийтдээ 6 жил. Эхний 2 жил магистраа заавал авах хэрэгтэй. За. Тэгээд 4 жил дахиж сурах хэрэгтэй байхгүй юу? Сонирхолтой програм байна тий. Тэр нөө байгалийн ухааны чиглэл нь яг л надад адилхан. 6-аар ингээд багцлцдаг юм байна тий. Ер нь бусад газруудад бол нэг 4-өөр хамгаалаад байгаа. Англид, Японд PhD-г, Америк л ганцаараа 6. Тэгээд тэрийг өөрөөсөө real PhD энэ төр гэж амар тийм хөнгөрч ярина. Бас нэг дотроо ер нь хардаа нэг би Японд байгаад Америкт байгаад нэг юм академик төвшөнд ажиллаж үзчихсэн хүний хувьд хэлэхэд Америк өөртөө дэлхийн төв гэж боддог. Биш штэ тий уучлаарай. Гэхдээ тэгж боддог. Тэгтлээ ингээд хөгжсөн газар Япон өөрийгөө дэлхийн төв гэж боддог. Бас тэгээ ядж хахад нэг нь Токиогийн сургуульд нь очив. Бас ингээд айгүй мундаг багш нарын дунд тий. Нэг нь Харвард гэх бүр өөдөө. Би ингээ 2 дэлхийн төв дунд. Одоо Америкт очиод Харвардын сургуульд байхад нэг юм нь би Аазахгүй юу? Нэг тийм яг ингээ нэг юм fit tin гэж ярьд юм да нэг юм. Яа ингээ байх ёстой газараа байгаа ч юм шиг мэдрэмж бас хэцүү. Төрөхгүй. Гараал сургуулаасаа гараал очиход л би нэг одоо яг л Америк native хүн биш л байж таараа штэ харагдсан. Японд болохоор нөгөө ялагдахгүй болохоор надаа айгүй. Яваал орчиход тэгэл тийм. Тэгэл тийж амьдрал амж бас хэлхийн жахан сураад байгаа шүү дээ. Тэгэл тэгэнгүүт чинь тэр нэг юм бас нэг юм хүлээн зөвшөөрөгдөж нэг дотор нь ядаж нэг хүн Аз хүн гэж харахгүй байх мэдрэмж бас гоё л байсан шүү. Тэгээ яв нэг тийм тэр нөгөө их цамтай байна гэсэн үг байхгүй юу? Одоо намайг 10 онд орж явахд чинь тэр үед чи Обама ерөнхийлөгч байсан байна. Тийм шүү дээ. 9 онд тангараг оруулаад. Тэгээд тэгэхэд чинь одоо чинь манай байгалийн сургуулийн багш нар Обамагийн сайенс зөвлөх байгаль орчны climate change дэлхийн дулаар л идэр чи бас яг яригдал айгүй идэсэн шүү дээ. Бас тэр үеэс ярьж гисэн баг. Тэр үед нь бас зөвлөх амар их замтай хүмүүс байна шүү дээ. Тэгээ очиод бас их хэлээр нь тэг ингээд муу ярихаар бас хэцүү. Тэр чинь өөрөө ингээд давхар тэгээд би баг 10-аас 16 оны хооронд баг монгол ном уншчихаар ингээд тарих хэрэгчээд дандаа гадаад юм уншдаг байлаа. Тэгээд одоо буцаж ирээд ингээд монгол ном уншихаар сайхан гоё орчуулгын ном нэгдүгээрт гардаг болж гойч ном бичигддэг болж тэгээд ер нь бол тийм их цантай багш нар дунд тоогдно гэдэг хэцүү байсан. Ер нь бол амархан бол байгаагүй. Тийм тэгээд одоо явж байгаа хүүхдүүдэд бол тэгээд амжилт хүсэл явуулаад хичээгээрээ л хийсвэр арга байхгүй шүү дээ. Тэгээд хажуугаар нь бакалавр оюутнуудад хичээл орж иж миний стипенд байгаад байгаа байхгүй. За тэр нь болохоор Харвардын сургуулийн бакалавр оюутнууд. Тийм бакалавр 1-2 дугаар курсын оюутнуудад. Тэгээ бас манай Монгол бакалавр оюутнууд байсан, гоё байсан, уулзчихсан. Тэгэл системийн онцлог бас байгаа. Манайх ч юм болохоор бакалаврч тэр одоо шүтээсч тэр ер нь бол багш нар хүүхдүүдээс чийжилсэн юм эргэж асууад байдаг шүү дээ. Тэр бол зөвхөн сурах үндсэн чадвар шүү дээ. Дээр нь нэг тийм шүүмжлэл сэтгэлгээ тэр сурсан цээжилсэн юмаа жан процесс хийгээд байгаа одоо газар дээр нэг буулгаж ойлгож үзэх те нэг тийм нэг туршилтын юмнуудыг нь давхар хийлгэж нэг арай шат ахиу байдлаар оюутнуудад өгөндөг газар очичоор бас давхар багш хүний хувьд ингээд хөгжиж тийм лээ. Тэгэл бэлтэж байгаа байл. Тэгээд нэг зүйлийг аюу анхаарч надад аюу тод буусан юм нь одоо 10 жилд ч тэр Монголд 10 жилдээ сурч исэн хүн ч мэдээд шүү дээ. Их сургуульдаа сурч исэн бас мэдээд тийм. Хуулна гэдэг аюу илбэг шүү дээ. Уучлаарай манайхан гэхдээ санал нэгдэх бах. Магадгүй одоо 10 жил мэлд одоо миний л үед те сургуульд их 10 жилд 90 оны сүүлээр ингээд байж хахад
одоо орж ирэл за уянга чи тэрийг дагаж Тэг бүр тэгдэг өстэй. тий. Тэгэл одоо би ингээ бичсэн материалаа ингээ аргашаага би тэгтээ тэрийг Салаагаар нь авч гараарай гэлтэй. нүгэл үлдчихсэн юм байна гэж ойлгодог. Тэгээ би тэрийг ерөөсөө хүн туслаагүй. Тэгээ хүн өөртөө итгэлийг ингээ байхгүй болгочихсон байхгүй бодохоор. Гэтэ тэрийг би бол одоо туслахгүй бол найз уурлах гад тий. Яг үнэ. Тэгээ ингээд багш нар орж ирээ хэлчихээр багшийн үгэнд орхолчоод. Гэтэ би ингээд нэг одоо бараг л үндэ бол тэгээ одоо ангийнхныхаа одоо хин нэгнээс хамааралгүй байсан боломжийг нь устгацсан юм шиг. Хаяа. Тэр бодогддог. Тэгэл ингээд хичнээн хол байгаа ч гэсэн манайх ч авьяастай. Тэгэл яаж игээл хариуг нэ би мигээл өгч мөгөөл тэ. Хуулах материалаа авах аргыг олохын тулд бол толгоогоо ажиллуулж байгаа юм тий. Тэрийг өөртөө ихтэй ажилуулсан бол манайхан ч мундаг потенциалтай штэ. Өндөө мундаг потенциалтай гэдэг би 100 200% нийлдэг. А тэрийг нь багаас нь суулгаж өгөөч гэж хүсэж байгаа. Тэгээ хайлаа ус төр ярих хэсгүй, боловсрал ярих, хууль мэл ярихгүй ч гэсэн ингээд ямар ч тач тэр бол байж болох. Одоо оюутнууд сурчид үзчихвэл бити хуул. Та чи угаасаа уншаад нэг жаахан цаг гаргачих юм бол чадна. Чамаас угаасаа цээжлүүлэл ирээл асууж байгаа. Тий. Тэгэхээр нэг чинь цагаа гаргаад өөртөө ихтгэлтэй тэргээ ичхээ. Одоо чиний итгээд байгаа хөгжин ч гэсэн алдаа гаргана. Тий. Тэгэхээр нэг өөртөө ихтгэл тэндээ сууж идэм шиг байна. Тэгэхээр нэг тэгж зөвлөмөр байдаг. Их сурвалж ч гэсэн байдаг шүү дээ. Яа ингээл зэрэг сууж байгаа л ингээл нэг итгэхээр явчихд. Тэгээд тэгтэл Харвардын их сургууль сурж байгаа хүмүүс яа мужийнхаа одоо хор дүүргийнхаа мундаг хүмүүс бас ирсэн байна. Ингээд тоод хоогоо нийлүүлсэн юм жижигхэн ингээд танхимд одоо энэ хоёр ширийг нийлүүлсэн танхимд ингээд 10 төгс суулгачаад шалгалт авч хуулахгүй шин. Хэрвээ хуулна гэвэл амар том асуудал. Уучлаарай баяртай л. Тэгээд тэр ингээд соёл нь бүр ингээд багаас асуудал. Тэгэхээр тэндээс ингээд өөртөө амар ихтгэлтэй хүмүүс бараг багштайгаа мэтгэлцэл тэ. Ямар багшаа би таны ярьж байгаа юмтай бол нэг 10-20% нь ирж итэрх. 80% тэр багш эвгүй адил тоож. Багш нь тоож байгаа баг. Тэгээ мэтгэлцэх юм байна тий. Чи батал. Дараагийн хичээл дээр намайг буруу ярьж байгааг батлах. Тэгвэл бид ингээ дэрэгтэй хоног юу болох бол ингээ бараг хүлээгээл те. Бараг нөгөө оюутандаа туслах, багштаа туслах үг ингээ өөртөө давхар ингээ хөгжөөд. Тэгээ тод хоогоо нийлүүлчихэд хуулахгүй байх соёлыг хэн бүтээх ёстой юм бэ гэвэл миний бодлоор 3 дугаар анги мангаас баг. 3 дугаар ангиас чинь дүүн тавьж эхэлж байгаа те. 4 дугаар ангиас. Дүүн тавьж байгаа шүү дээ. 3 дугаар анги тавьж байгаа уу? 4 баха. Тий, манай тийм 4 бах. Тэгэхээр тэр дүүн тавьж эхлэх үеэс л хүүхдүүд амар санаа зовж эхлэх үед нь өөрсдөө тий та нар чадна. Ерөөсө чадахгүй гэсэн бодол төрүүлж болохгүй. Тэгэхээр чи ингээд нэг багаасаа 4 дугаар ангиас ахуулаад 8 жил 12 дугаар анги төгслөө нэг хүнээс хамааралтай болгочиход байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүүхэд нь байхгүй бол тэгээ будаа. Тий. Тэгээд хуулах харахад нэг муу юмд ингэ сургаа тий. Монголчлог арга марк гэдэг одоо батэр чинь сайн ч бас биш баг. Тэгээ их сургуульд нь тэр чигээрээ ороод тэгээ амьдрал дээр гараад ирэхээр нөгөө хүүхдээс ингээ хамааралтай. Тэгээ би чадахгүй байх гэсэн бодол ингээл төрөл. Магадгүй одоо эрэгтэй хүмүүсийн амиа орлох одоо хэмжээ нь их байна гинэ. Тэгээ тэр мөр одоо бүр ингээ одоо би зүгээр одоо холбомоор байвал холбочмоор байна л да. Нэг тийм ингээд нуруунд дээр авч явах хэрэгтэй байдаг арга гэрээ тий. Тэгээ тэгэнгүүт нь багаасаа би чадахгүй гэсэн бодол. Одоо хин нэгнээс л би тусламж авах хэрэгтэй гэж өсчгөр чи одоо тэр залуугийн буруу биш болчих жоох байхгүй. Тэгэхээр нэг суур боловсролыг жаахан ч гэсэн яриг гэвэл багш нар ерөөсө бити хуулуул. Тэгээ жаахан ч гэсэн дэмжлэг үг. Тэ чи чадна гэж хэлчихэд хүүхд чадна. За ингээд 2 жил мастер хийгээд тэгээд одоо дигрийг авахын тулд эн чинь нэг одоо шалгалт уу эсвэл одоо ажил уу юу таны одоо 6 жилийн хөтөлбөрийн мастер 2 жил нь PhD бол заавал ажиллах. За тэгэхээр мастрын ажил тусдаа PhD-ийн тусдаа юу 6-аараа багцлаад нэг байх уу? Магистр нь болохоор ерөнхийдөө хамгаалаад бас бичт юм аа. Тий. Таны одоо сэдв жишээлбэл юу байх вэ? Төв Азийн судалгааны багтаас учраас Төв Азаар газрын эвлэлийн судалгаа бол хийсэн. Тэгээд яг тэрэн дээр орчуулга нь болохоор нэг тийм түүх гэдэг үг тавьсан чинь түүхчид одоо бол нь тийм цэвэр инженерингийн ажил л да. Тэгээ сэргээн босгол эртний явдал одоо газрын эвлэлийн гэдэг ингээ явчихаар ингээ жаахан өмнөх үе рүү ороод яагаад өнөөдөр Монгол улс Төв Азад байна вэ гэдэг чинь асуултын нэг хэсэг болол ингээл одоо твүүд чинь бүгдээрээ шилжиж хөдөлж мэдлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр чиглэл рүү тэгээд хажуугаар нь физик, химийн тийм одоо баталгаа нотлохоонуудыг харуулах хэрэгтэй учраас за Harvard-ийн PhD програмыг яривал ер нь л бол Америкт PhD програмыг тиймэрхүү байна.
6 жил мастер багтдаг гэх юм. Тэгэхдээ байгалийн ухааны ярина байлаа. Тэгэхгүй болохоор эдийн засаг, антрополог гэдэг бүр 8 жил болоо явчихсан. Өөр хэлмэл сурах хэрэгтэй болоо явчихсан. Антрополог, хүн судлал, социолог гэдэг арай өөр нийгмийн чиглэл нь өөр. Инженерингийн чиглэл одоо байгалийн ухааны чиглэл нь болохоор 6 жил байдаг. Тэгээ эхний 2 жилээ одоо чинь Харвардын оюутан бол эхний 2 жилээ заавал одоо дээд мат орох хэрэгтэй. Гэж мэж үздэг. Тэгэл нөө Харвардын PhD бол заавал математик чадвартай байх хэрэгтэй энэ. Тэгээ сургуулийн өөрийнх нь онцлог. Тэгээ бүх одоо нэг 8 кредитийн хичээл судлах хэрэгтэй. Тэгээ тэрэн дээрээ B-гээс дэш, B нэмэхээс дэш 86%-аас дэш авах хэрэгтэй. Тэгээд яг өөрийнхөө одоо 2 жилийн дараа мэргэжлийн шалгалт гэж үгдээ. Qualification exam гэдэг. Тэгээ тэр шалгалтаа өгөө тэр шалгалтандаа тэнцчээж дараагийн 4 жил сурах хэрэг авна. Шалгалтандаа тэнцэхгүй бол зүгээр л Master of Arts гэдэг одоо ямар ч гэсэн 2 жил сурсан үнэн гэсэн гэрчлэгтэй гардаг. Тэгээд дуусгах чинь. Тэгээд дуусгах чинь. Хэрэг тэнцэнэ тэнцчих юм бол 4 жил сурна. Тэгээд 4 жилийн дараа, нэмээд 4 жилийн дараа таны сэдвэр танаас өөр сайн мэддэг хүн байхгүй болчихно. Тийм. Тэгэхээр ингээл хамгаалах нь тодорхой байхгүй. Тэгээд нэг тийм их өрмөц гоё програмд азаараа 20 насныхаа 6 жилиг өнгөрсөн. Одоо азар гэж бас хэлчихээр хүмүүс буруу боддог юм аа. Одоо мэдээж хөдөлмөрсөн тэр чи би болгосон байгаа шүү дээ. Тэгээд сурсан. Тэгээ qualification exam буюу мэргэжлийн шалгалтанда 50% таа л тэнцэн. 2 оюутан орлоо нэг нь л гарна. Тэгээ ороод багш нар хүссэн юм аас. Манай нэг оюутан бол багш нар орж ирсэн ээ. Чи салхины томьёо бич. Юуны? Салхи. За. Тэгэл нөө дифференциалын янз бүрийн юмнууд ингэ бичүүлээл тээ. Тэгэл тэрнийгээ бичээгүй наалч юм. Тиймэрхүү юм болж исэн. Хүссэн юм асуудаг байхгүй багш нар. Гэтэ мэдээж одоо үнэхээр унгая гэж бодвол янз бүрийн асууж болох байх л та. За над дээр болохоор нэг тийм химийн томьёонууд л тэнцвүүлээдсэн санагдаад байна. Тэгэл гарчсан. Гэтэ мэдээж нөгөө өөрийнхөө хийх юм яриад бөө юмны дараа багш нар хүссэн асуултаа асуух үеэр нь асууж байгаа нэг тэнцэтгэл доош тий. Тэгэл нэг тийм 50% таа байдаг. Тэгэл давчгал юм бол баг хамгаалсантай адилхан. 4 жил ажиллаж байгаа л өөрийнхөө чиглэлээр одоо датануудаа цуглуулаад нотлогоонуудаа гаргаж ирж байгаа л тэгэл 3 олон улсын сэтгүүлд хэл бичүүлээл тэгэл бараг тэр хэлсэн материалуудаа нийлүүлээл сайхан хамгаалаад тэгэл яг тухайн үед бол яг таны чиглэлээр бол өөрөөс ч өөр мэдэх хүн байхгүй учраас хамгаалалт дээр бол амархан гарна шүү дээ. Яриад пейперүүдээ яриад тэгэл дуусчлаа. Тэгээд яг байгалийн ухааны чиглэлээр явах уу, нийгмийн чиглэлээр явах уу одоо миний туршлага бол одоо ингээд байгалийн ухааны чиглэлээр PhD-г Америкт хамгаалахыг хүсэж байгаа оюутнуудад шууд ингээд буух бах. Тэр хүмүүстэй ч гэсэн эргээд уулзахад нээлттэй. Өөр зүгээр одоо дизайнер ч юм уу тий. Архитектураар ч юм уу. Хангаах ухаан ч юм уу тий. Одоо тэр нь болохоор нэг арай өөр ингээд салбаруудаараа хуваагдаад явчихна. Тэр нь болохоор 100% тэтгэлэг байдаггүй. 40% байлгүй 60%. Бас тийм онцлогтой. Танаас болохоор 100% байгаад байна. Сайенс чиглэлдээ 100% байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр сайенсаар явбал нийгмийн чиглэл бас 100% тэтгэлэг хэцүү шүү. Тийм баг. Тэгэхээр бас нөгөө яагаад инженерингийн чиглэл байгалийн ухааны чиглэл хомс байгаа вэ гэдгийг бас судлаад тий. Магадгүй одоо энэ айгу хүнд одоо маш их хэмжлэр хүн хөшөрч байгаа шүү дээ чинь тий. Тэгээд энийг хүсэхгүй байгаа учраас өсвөрлөхийн тулд жаахан өгдөлтөө хүмүүсийн төлбөрийн төлчий гэдээ явж ш. Тэгэхээр ер нь л бол ихэнх том сургууль байгалийн ухааны чиглэлээр л орвол эсвэл инженерингийн чиглэлээр явал 100% үнэгүй байна. Тий. Америкийг ярил. Өөр яг нэг одоо арай өөр чиглэлүүд бол төлбөрийн нэг тодорхой хувь мөвийг хөнгөлдөг шүү. Санхүүгээр явж байгаа хүүхдүүд бас нэг тодорхой хувийн л хөнгөлж байгаа шиг харагдчихлаа. 100% бол бараг байхгүй тий. Ер нь одоо уул уурхайн чиглэлээр Австралид сурвал эсвэл Германд сурвал, Америкт сурвал гэдэг ингээд ер нь ялгаанууд нь ерөнхийдөө ямар хуу одоо юу гэдгийг школын гэдэг юм уу? Бакалавр ярьж байна уу? Ер нь аль чиглэл дээр ер нь хэр ялгаатай байдаг бол баруунд юунд Европт, Америкт, Австралид гэдэг ингээд. За Америкт сурвал зүүн эргээрээ сургуулиасаа хамаарна. Одоо Юта мужид ч юм уу яг одоо яг бодитороо уурхай ашиглагдж байгаа газар классик одоо уурхайн чиглэлийн, геологийн чиглэлийн оюутнуудыг бэлтгэнэ. За. Одоо манайхаар бол одоо Эрдэнэт өмнө говьд гэсэн үг юм тий. Зүүн эрэг дээрээ, баруун эрэг дээрээ ч юм уу илүү одоо далайн судлал ч юм уу тий. Эсвэл одоо байгаль уур амьсгалын өөрчлөлт энэ. Гэтэ мэдээж
бүх газараа яг классик ангиуд бол байдаг. Тэгэхээр сургуулаа судлах хэрэгтэй. Бага багш нараа судалдаг хүүхдүүд. Ер нь бол одоо чинь тэгэл төлбөрөө төлж сурах байгаа бол хамгийн сонирхол орох хэрэгтэй шүү түнчт. Тэр сургуулийнхээс гадна тэр сургуулийн яг сонирхож байгаа чиглэлийн тийм ээ тэр улс гэхээсээ илүү тэр сургууль дахиад наривчлаад хин гэдэг багш вэ гэдэг бол бас чухал юм. Багшийн чадвар хаан сурсан гэдэг. Ер нь бол бүхэл сургуульд хараар төгссөн багш нар байдаг шүү. Одоо том сургууль болохоор. Тэгээд за Герман болохоор яг энэ уул уурхайн салбарын геологийн шинжлэх ухааны бүр суур унган одоо тийм одоо улс. Тэндээс Орос авсан гэдэг. Оросоос манайх авсан. Тэгээ ер нь бол яг Герман очиж сурна гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг байх. Одоо классик юм да. Одоо салбарыг үнэхээр юм одоо төвшөнд нь одоо суураар нэг гой судлыг гэдэг. Тэгтэл бас багш нараа судлаа шүү дээ. Одоо тэр багш нар нь хэрвээ Харвард төгсөд ирсэн хүмүүс байвал юу хийж ирснийг харангуй тэрвээ байгаль шинжилэл илүү үтсэн бол уур амьсгалын өөрчлөлт их сурна тий. Гэхдээ ер нь ингээд сургууль өөрийнхөө онцлогийг хадгалаад хэрвээ одоо та Германы одоо Фрайберг ч юм уу тий том яг уул уурхайн гой сургуульд очивол яг классик онолуудаа одоо үздэг хичээлүүд бол ордог. Яг байгалийн ухааны чиглэлээр ярих гэвэл юм байна. Австрал бол хөвчлэн уул уурхай бас орно шүү дээ. Тэгэхээр хөвчлэн л яг олборлолтын чиглэлээр одоо баяжуулалтын чиглэлээр илүү тийшээгээ илүү явж байгаа. Одоо эдийн засгаар сурж байгаа ч гэсэн Австралид хэрэг очих юм бол хөвчлэн баялагын эдийн засаг руу орчдөг юм лээ. Тийм. Тэгэхээр тэр байгаа улс орныхоо онцлогоос харна. Одоо Монгол дээрээ сурж болно шүү дээ. Одоо жин классик л орно шүү дээ. Бид нар ч одоо уур хаатай учраас тий уур амьсгалын өөрчлөлтийг төдийлөн орохгүй болов. Одоо Монголд бол далайн анги бол боломжгүйтэй адилхан уурхаагүй газар бол тэгэл уул уурхай анги бас төгтөл. Тий. Оюун гишүүн намайг яг хараад оюун гишүүн ч өөрөө Кембриж байна төгссөн шүү дээ. Бас яг төстэй бид нар ч хоёулаа геолог төгссөн шүү дээ. Тэгээд намайг яг явах чад өө чи явах чинь уянга чи далай малаа судлаа. Ирээд ямар ч юм бэ тий. Тий. Далай судалж байгаа. Тэгээд бид нар ч бас нэг хэлээр яриад шүү дээ. Тийм байх тий. За хэвээ ойлголоо гэд. Тэгээ очихоор ядаж би сургууль одоо хичээл наривчлах хичээлээ хүртэл сонгохдоо тий. Классик талдаа, ашигт малтмал талдаа сонгоод явчихлаа. За ингээд та сургуулаа төгслөө. Сая та гэхдээ нэг яриан дундаа нөгөө Төв Азийн одоо судалгаа хийжсэн ийм багштай таарсан байна шүү дээ. Тэгээ одоо яг энэ одоо яг илүү одоо геолог гэхээр одоо би ч нөгөө нийгмийн ухааны хүн болохоор яг наривчилж асууж мэдэхгүй л да. Тэгэхдээ ер нь бол одоо геолог гэдэг бол одоо илүү хайгуул чиглэлтэй ажилтдаг хүн гэж ойлгож байна. Тэгэхээр одоо тэр таны хийж байгаа судалгаа бол илүү одоо яг наривчлаад хайгуул биш, илүү газрын хэвлий ер нь энэ одоо Төв Азийн одоо Древлийн тогтоц центр гэсэн ерөнхийдөө байх эсвэл тухайлаад тодорхой одоо хайгуулын ажлууд дээр төвлөрөх үү? Одоо таны энд ирж нэг сар хийдэг Казахстан, Өмнөд Хятад хийсэн ажлууд чинь яг ямархуу юм хийдэг вэ? Юун дээр яг газрын хэвлийн бүтэц гэхээрээ зарим сонирхолтой бүтэцэд зарим төрлийн ашигт малтмал нь илүү байна. Зарим чулуулагт нь одоо жишээ нь одоо нүүрс бол ямар төрлийн чулуулагт байх уу ч юм уу тий. Тэгэхээр ингээ ашигт малтмалтай хүсээгүй холбогддог байхгүй юу? Тэрээрээ онцлог байд юм аа. Тэгээд бас газрын одоо хүн ер нь л худгаас л ус авч хэрглэж л байгаа бол газрын дурхус ашиглаж штэ тийм ээ. Тэгээд тэр чинь одоо бидний харагдахгүй байгаа газарт далай байхгүй штэ. Зүгээр чулуунууд байгаа. Чулуу байгаа. Одоо ингээ үгээр хайлаа ярих хэрэгтэй надад даалгавар өгсөний даа. Тэгээд чулуу болгон чи ингээд томруулаад гараад их бол орон зайтай байхгүй юу? Чулуулаг орон зайтай. Тэр орон зайд нь байж идэг бас. Бос байгаа. Тэгэхээр тэрийг ингэж татаж гаргаж ирнэ. Тэр нь хэрвээ хансан байвал бас ингээ өөрөө оргилно тий. Тэгэхээр янз бүрийн сонирхолтой. Тэгэхээр тэр чиглэл рүү. Тэгээ ер нь бол газрын хэвлийн бүтцийг судална гэдэг нь өөрөө яг геологийн шинжилгээ ухааны суурна. Одоо энэ яг ямар чулуулаг юм тий. Энд ер нь амьдрах юм бол газар хөдлөөд эсвэл ингээд хөрсний гусалт нь явчих юм уу, явахгүй юм уу? Энд хэрвээ амьдрах юм бол газрын дор хус нь чанартай байх юм уу, байхгүй юм. Тэгэхээр нөгөө геологийн шинжилгээ
айгүй олон салаа явчихдаг. Бүр динозаврын үлдэгдлүүд зарим төрлийн чулуулагт нь байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь судалдаг нэг хэсэг бүлэг. Газрын доорх усын судалдаг. Тэгээ ашигт малтмал гингүүд нүүрсээ, зисээ, алтаа гэх ингээ хуваагдаад. Төрлөөр нь. Тий, байгалийн ухааны их гоё салбар байхгүй. Тэгээ ингээд яг тогтцоо бүтцээ судална гэхээр бүх төрлийн мэдээллийг нь мэддэг байх хэрэгтэй. Тэгээд тийм болохоор одоо ингээд хөрвөөд ороход гоё. Тэгээ бүтцийн гэхээр ингээд одоо Төв Азийн тодорхой нэг одоо хөгжлийнх нь одоо бидний амьдарч байгаа газар нутгийн тодорхой нэг хөгжлийнх нь үед юу болоод өнөөдөр одоо жишээ нь хасаг тайрхан Говьлтай аймгийн одоо тэр сайхан одоо нуруу үүссэн юм бэ ч юм уу те. Тэгээ тэрийг ингээ сэргээн босож тэгээ мэдээж ингээ зүг зөргөө ингээ хард сууж байгаа л те. Тэрийгээрээ илүү юм нам юм байна, алуу юм байна. Тэрийгээр нэг ус урсчээ тэрийг ярьж болохгүй шүү дээ. Хажуугаар нь дандаа одоо геохим, химийн шинжилгээ ухааныг ашиглаж байна, физикийн шинжилгээ ухааныг ашиглаж байна, математик загварчлалыг хийжээж урагшаа ирэх байхгүй юу. Тэгэхээр тийм чиглэлээр бол судалгаа хийсэндээ их баяртай байт юм а. Тэгээд хувийн хвшилд ажиллаж исэн нь болохоор дандаа хайгуул дээр. Монголд ажиллахаар ч угаасаа уулархан ор учраас геологчдын чи ихээр ажилуулж байгаа нь дандаа одоо орд хайлгаж шít. Тэгэхээр тэр чиглэл рүүгээ бол хайгуул дээр бол ажилласан. Тэгээд асуудал нь манай салбарт бас хүмүүс орохгүй байна. Хүүхдүүдийг эцэг их нь оруулахгүй. Яагаад тэгэхээр одоо хаа явсан газар л ингээл нэг хулгай яриад байгаа дээ. Хаа явсан газар л нэг юм энэ тал нэг бөөн л болохгүй бүтгүй юм болж идэм байх гэл ерөөс өдөр тутам тэр суулрахаа гэхээр л хэцүү юм байна гэл тээ. Тэгээл очихоор хүүхдийн зохиол зодчих юмаас. Тэгэхээр чи хэн эцэг их хүүхдээ тэр сайхан мэрэгжил рүү оруулах үү? Тэгэхээр хэцүү байгаа. Сургуультай одоо багшаар үлдмээр байлаа. Оюутнуудынхын тоон хүрт байгаа багш нар нь сул зогсоод идэг. Тийм байс. Шүтээсийн энэ чиглэлийн багш нар. Энэ чиглэлийн багш нар. Тэгээ одоо л нэг 10 хэдэн оюутантай болж одоо нэг хэсэгтээ одоо манай дунд охин тэгээд штэ би геологч болт юм би дотроос бодож штэ одоо хүртэл ингээл эсэргүүцэл ихтэй одоо хичнээн сайхан анд нөхдийг манд зодож хөөгд явуулаад байна. Насан туршийн бэртлээс аваад байна тий. Тэрийг би хараад байна шүү дээ. Тэгээд өөр юм охин сонирхоод. Нэр хайх гэж очиод хамгийн анх нутгийн иргэдэд тулгарх юм байна шүү дээ. Тийм ш. Тэгэл ер нь бол орон нутагтай харилцах мэрэгжлийн хүн биш бид нар болцоод байгаа. Тийм. Тэгэхээр би бас шүтээсийнхэнд хэлээ л энийгээ заа тий. Эн чинь бас чадвар хүнтэй харьц. Бид чинь амьгүй зүйлстэй харьцдаг хүмүүс чинь геологч тахгүй. Тэгэхэд ингээд одоо бүхэл бүтэн тэнд байгаа тий одоо иргэдэд ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Яг ингээд чулуун молотоо харьцаж байгаа шиг харьцаж болохгүй. Гэтэ аюу чадвартай хүмүүс байдаг шүү. Сурцсан тий. Одоо жишээ нь одоо энэ Ховд аймгийн 1000 суманд талсан бүрэг тэгэл яриад шүү дээ. Тэр компани ингээ аюу асуудалтай байгаад шүү дээ. Тэгэд иргэн тойронд өөр хайгуулын цогц шүрэл яваал гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээ тэнд ажиллаж байгаа хүмүүс нь одоо би бурууд янз бүрийн байдлаар хэнийг ч буруутгамааргүй байна. Гэтэ яг одоо геологч мэргэжлэр сурах гэж байгаа хүүхдүүдэд заах хэрэгтэй. Заагаа тий очиод та хэд одоо нөхцөл байдлаа очихоосоо өмнө тайлбарлаж юм уу мэдгүй. Тэр чинь харилцааны том бас шинжилгээ ухаан баг. За ингээд та 16 онд төгсөөд 3 жил Японд байсан тухайгаа ярьлаа л да. Би бол гэхдээ яг бид нар бол өнөөдөр таныг илүү нөгөө одоо Америкт сурсан тухай илүү энэ дугаар чиглэж байгаа. Гэхдээ сонирхолтой санагдаж байна л да. Ингээд Харвардд PhD хамгаалаад тэгээд Японд 3 жил их сургуульд ажиллажээ. Яагаад ер нь Япон явах болсон бэ? Би Америкт дуулан Денвер их сургуульд орох боломжтой байлаа. Ер нь та ингээд доктороо дуусаад ер нь багшлах тийм сонирхолтой. Ер нь бол PhD хамгаална гэдэг бол багшлах ёстой. Багшлах ёстой. Ер нь бол де факто тийм үүрэгтэй шүү дээ. Одоо их сургуулийн багш нарын үндсэн одоо шалгуур нь PhD хамгаалсан байх гэх жишээ. Тэгэл яг тэр замналаараа яваад л Харвардын сургууль төгсөж байгаа хүмүүс PhD хамгаалж байгаа хүмүүс ер нь л тэгэл сүүлийн жилдээ ажилд олчдөг. Тэгээд Денверийн их сургуульд Лас Вегасын их сургууль шүү. Тэгээд тийшээгээ ер нь бол орох нь тодорхой бараг болоод л тэгээ байж исэн. Тэгээд арга гэрийн асуудлаас болоод ер нь Аз руугаа явах хэвээр, Монгол руугаа буцах хэвээр. Манай нөхөр л ер нь бол би гадаадд амьдрахгүй гэдэг байхгүй. Тэгэл Азийг судалж эхэлсэн. Ядаж за би шууд Монгол руу очихоор миний карьер дэмий. Баггүй нэг дунднаас ажиллах хэрэгтэй хүн. Тэгэхээр би Аз руу судлъя гэд Хятад руу, Казахстан руу
тэгэл судалж агаад тэгээ Японоос ажлын санал ирээд тэгэл тийшээгээ явсан. Тэгээс Токиогийн сургууль ч бас том сургууль юм чи. Тэгээд тэнд очиж ажилласан да. Тэгээд тэрнийхээ дараа Монгол руугаа буцаж. Ер нь бол Монгол руугаа л буцаж исэн гэсэн. Арай жоохон багаар дөхөөд шууд очихгүй нэг дөхөөл. Одоо нөхдөөгөө дийл хийж шүү дээ. Дундаа ялж нэг жахаад тисчээч. Одоо тэгэхээр чин Токиогийн их сургуульд бакалаврын төвчний оюутнуудад хичээл заана. Тэгээд судалгаа бас хийх үү? Тэг судалгаа хийх ёстой. Ер нь соёл нь бол шалгуур тийм ээ. Соёл нь өөрөс. Яг гол ялгаанууд нь юу байх вэ? Гол ялгаанууд нь яг тэнцээ сургуульд apply хийжсэн хүмүүсээс илүү та дараа нь асуух хэрэгтэй. Миний хувьд болохоор тэнд ажилласан шүү дээ. Ажилласан тийм. Тэгэхээр нөгөө оюутнуудаас нь мэдэрдэн шүү дээ. Одоо Харвардын бакалавр зааж агаад Токиогийн бакалаврт очихоор. Миний бодлоор айгүй хөдөлмөрчл хүмүүс Япончууд. Тийм. Ерөөсөө одоо Европ биднэрт миний л ойлгосноор бол ингээл 4 өдөр нь ажиллаа л тийм. Тэг гэрээсээ ч бас сайн ажиллаж чаддаг юм шиг. Ер нь бол Япончууд гэрт сургууль дээрээ л байждаг. Магистрийнхэн, PhD-ийнхэн ер нь баг амьдардаг баха. Тэгээд байж идэг. Тэгээ надаас ч гэсэндээ тийм байх шаардлага үүссэн. Эрт гараад явчихаар бас болохгүй. Тэгээд тийм байх шаардлага үүссэн. Өөртөө бас нэлээд Токиогийн сургуулийн магистр PhD оюутнуудтай хамтарч ажилласан. Бас л өстой зовжиж орсон хүмүүс хүүхдүүд бүгдээр айгүй мундаг. Яг зөв нэг тийм хувь хүний характер гэж ярьдаг шүү дээ. Өөр баруунд бол айгүй нээлттэй. Америк мавчууд угаасаа багаас нь ингээ хүүхдээ ингээд итгэлцээл яриад тийм өөртөө итгэлтэй юмаа ингээ ярихыг айгүй шаарддаг тий. Японд болохоор миний бодлоор нэг юм айгүй тийм өөрсдөө би энэс сайн байж болно гэж айгүй боддог хүмүүс юм шиг. Айгүй хичээдэг, айгүй тийм ингээл үнэхээр нухад суудаг. Тэгээд бичгийн англи хэл дээр бичих чадвар маш өндөр. Нэг тийм айгүй аялахтай яриад байгаа юм шиг мөртлөө бичиж гаргаж ирж байгаа материал бол үнэхээр сайн. Тийм мундаг өсөө гоё өс. Тэгээд Монгол оюутнууд ч гэсэндээ их сурдаг юм гэлээ. Тийм. Тэгээ үндсэн ер нь миний зүр мэдэрсэн зүйл нь ер нь шинжлэх ухаандаа айгүй хөрөнгө оруулсан газар ямар сайхан юм бэ л гэж бодсон доо. За эрхэм подкаст сонсогчдоо өнөөдрийн дугаарт маш сонирхолтой бас баялаг намтартай зочин маань оролцлоо. Одоо эрхэлж байгаа ажил нь хэдийгээр одоо Монгол Улсын хурлын гишүүний ажил боловч бид энэ дугаартаа түүнийг эрдэмтэн, багш, сургууль хүмүүжүүлэгч бас Харвардын сургуульд 6 жил байгалийн шинжилгээ ухаанаар доктор хамгаалсан. Токиогийн их сургуульд 3 жил судлаач багшаар ажилласан энэ одоо намтар түүх талаас нь урьж оролцууллаа. Маш сонирхолтой яриа боллоо. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.